За ер нь энэ төсөв хилцэж байгаа үеийг ингээд харахад бас энэ гишүүдээс асууж байгаа асуулт хэлж байгаа үгийг харахад бол бид хэд хэдэн зүйл дээр бас анхаарч дараа жилийн төсвийг хилцэхэд төсвийн хуулинд бас тодорхой өөрчлөлтүүд хийх шаардлагатай гэдэг нь бол бас ажиглагдаж байна. Тэгэхээр энэ дээр одоо улсын хурлын даргын зүгээс улс төрийн намуудтай ярилцаад ажлын хэсэг байгуулж ажиллах зүйтэй байна гэж дүгнэж байна. Тухайлбал одоо улсын хурал дээр аймаг сум багийн хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг багцаалж энчээ авчирч дан ганц сангийн яам шийдэж хийж байгаа энэ төсвийн хуваарлтын зарчим болвол их алдагдаж байна гэж үзэж байна. Тэгэхээр орон нутгийн иргэдийн хурал өөрөө улсын төсвөөс хуваарлагдсан хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатай хөрөнгө оруулалтандаа зориулж хуваарладаг байх тэр эрх боломжийг бүрэн олгож өгөх асуудлыг бол бид бодиттой өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Цаашлаад сумын түвшинд, багийн түвшинд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг аймаг сумын иргэдийн хуралд ангаараа бие даан шийддэг байх тэр боломжийг нутгийн өөрөө өдөр төсний байгууллагад өгөх шаардлага бол нэгэнт бий болжээ гэдг нь бол харагдаж байгаа юм. Ялангуяа 126 гишүүнтэй парламент бүрдлээ. Энэ парламентын онцлог нь өөрөө 60-40% харьцаатайгаар тойргоос болон намын жагсаалтаар орж ирж байгаа гишүүд. Үндсэндээ энэ парламент өөрөө улс орны макро түвшний эдийн засгийн бодлогыг гаргаж хэрэгжүүлэх чиглэл дээр нь хяналт тавьж ажиллаж их үндсэн энэ том үүргээ бол хэрэгжүүлж аль болох одоо аймаг сумын орон нутгийн шин чанартай хөрөнгө оруулалтын дээр төвлөрөхгүй ажилдаг болох энэ шаардлага бол нэгэн төвсчээ гэдгийг бол харж байгаа. За үүнийгээ дагаад мэдээж одоо орон нутагт одоо тодорхой татврын зохицуултыг өөрсдөө хийх эрхийг бас нээж өгөх шаардлага бол үүссэн юм байна. Мөн дээрээс нь орон нутгийн төвшөнд бизнес эрхлэх төр боломж дээр илүү хөнгөлөлттэй нөхцлөөр арилжааны зээлийн зарчмаар одоо бизнес эрхлэх зах зээлийн өрсөлдөөний зарчмаар бизнесээ өргөдгөх төр боломжуудыг нээж өгөх шаардлага бол нэгэнт үүсчээ. Улс төрийн намуудтайгаа ярилцаад ажлын хэсэг байгуулад бүгдээрээ бас энэ өөрчлөлтийн төлөө хамтарч ажиллая гэдгийг бас гишүүдэд хэлье.